Сайн байцгаана. Хавцааны оройг хамтдаа өнгөрүүлцгээе. Тэгэхээр мэдээж би танарт өрөөгөө эхлээд танилцуулъя. Энд миний ингээд гоо сайхны зүйлсүүд хэрэглэхэд маш амар, ер нь ойрхон гартай амархан байхад амар. За ингээд миний хувцснууд ингээд өрөөтэй байж байна. Гутлнууд ингээд бас өрөөтэй байж байна. Тэгээ усан дарах юмнууд ингээд байж байна. Тэгээд энд бас ойр зүрийн дугыйга унахтаа дандаа юм хелмет өмснө. Тэгээд надаа би нэг арга хэмжээнд очсон чинь энийг ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хийгээд меркро ингээд хандуулж явуулсан байсан. Тэгээд амар гоё дурсгалтай. За тэгээд мэдээж хэрэг унтахтаа энд journaling бичнэ. Бас дээрээс нь номнууд уншина. За тэгээд энэ болгоомг миний камерны гар гэхдээ би гэрэлтэйгээ хамт байлгаад идэв. За тэгээд миний ор бол энэ ч байгаа юм. Тэгээд би энд нөгөө нэг хувцснуудаа угаагаад тавьсан. Тэгэхээр одоо бас орныхоо юмнуудыг угаацсан эднэрийг зэгцлэнэ. За тэгээд дэлгүүрээс авсан юмнуудаа бас та нарт харуулна. За тэгээ манай өрөө болохоор 3 давхарт байрладаг. Цанхаар ер нь бол юм гоё харагдаж байгаа. So nice. Тэгээд энэ болохоор манай roommate-ийн Slay Queen гэдэг бүр ерөөсөө өрөөний өнгийг vibe-ийг шал өөр болгодог. Тэгээд ийм хоббитэй бас манай roommate drone хийж байгаа. Тэгээд drone-ийн ер нь бол талаар маш passionate зөндөө их код бичиж хакатонуудад оролцдог байгаа. За тэгээд миний ширээ ерөнхийдөө юм байна. Welcome back. Би сая дэлгүүрээс юу авснаа танарт үзүүлэх юм. Trader Joe гэдэг нэртэй ер нь л Америкт маш олон салбартай ийм grocery shopping дэлгүүр гэдэг. Тэгээд hi. Say. I'm so happy for hear that. Yes, how's it going? Good, good. How are you? How's your day? Good. Good overall. Nice, nice. Okay. За, бүгдээрээ сайн уу? Би сая өрөөндөө юм ярих гэсэн жоох ичээд гараад ирлээ. Гэхдээ одоо яг юу хийж байгаа вэ гэхээр бүгдээрээ хошор гурал авсан. Тэгээд би мах авсан. $2. Salmonos үнэтэй юм лээ. Үхрийн мах ер нь хамгийн үнэтэй юм лээ. Нэг ширхэг сонгон $1 гэдэг ч одоо 3500 төгрөг юм байна. Lamban's Perch, Daus, мах, сонгон, гурал. Тэгээд хутга уг нь энд байдаг байсан ч олдсонгүй. Тэгээ одоо энэ үгээр сонгон нэрчгээр болчихлоо. Мах бол нэг амар хэрчиг шаардлагагүй угаасаа юм татсан мах авчиж. I just wanna know, and if you're gonna stay. Үнэхээр гоё болсон байна. Үндэ аваад ирлээ. Уг нь roommate-тэй амсуулах гэсэн чинь бах. За одоо хамтлээ л байдaltaй сайхан. Сүйтэй цай янзтай байна нэгдүгээрт. За одоо хошуур. Ер нь тун гоё юм. Нэг сул тал нь Монголын малын мах ч ингээд шүүстэй байдаг. Тэгээд өөртөө ингээ хэрчээд ингүүд мах нь хамаагүй чанартай амттай байдаг шүү дээ. Энэ ингээ хэдий Daus Perch сонгон хийгээд амтанд таарсан байгаа ч гэсэн махныхын чанар нь ийм зүгээр бүгдийг ингээд машинтцсан болохоор жоохон бага байна. Тэгээ ерөнхийдөө бол амт нь бол айгүй гоё юм. За ойрын үед болохоор арьсалчлагын дээрээ юун дээр анхаарч байгаа талаар та нарт хуваалцъя. Миний арьс нэгдүгürt маш хуурай. Тэгээд ойрын хизээч юм гардггүй байжгаад ойрын үеүүдэд ер нь бол 2025 он гарснаас хойшоо миний нүүрэн дээр ер нь нэлээд идэвхтэй ингээд батга юмнууд гарсан. Сүүлийн 1 сар ер нь нэлээд эрчимтэй төрөл бүрийн юмнууд туршаад тэгээ одоо ер нь бол идэвхтэй батгад ер нь зогсож байна. За тэгээ анзаарсан нэг зүйл болохоор cleansing balm болол нөгөө нэг хуурай арьсанд бол нэлээд тохирдог юм шиг санагдлаа. Тэгээд ийм жижигхэн хөөрхөн аялын сайзтай ер нь шинэ бүтээгдэхүүн туршиж үзвэл жижиг сайзаар нь туршиж агаад
таалагдвал нэмж авал зүгээр юм шиг санагдлаа. Тэгээд ийм шингэн угаагч нь болохоор нэг их хуурайшуулдаг болохоор маш амар юм байна. За тэгээд энэ нүдний юм энэ тэгээд дотоод өрхтөг тосно. Арчихтаа ийм салфеткаар арчих хэрэгтэй. Ер нь бол маш цэвэрхэн байх хэрэгтэй. Хүнжлийн авуу дэрний уу температурыг байнгын сольж угааж авах хэрэгтэй. Усанд орсныхаа дараа ер нь тогтмол маш сайн чийгшүүлж авах хэрэгтэй. Хуурай арьстай бол. Тэгтээ яг oily skin-ийг сайн мэдэхгүй л байна л да. За тэгээд ус бол мэдээж их чухал. За тэгээд тууштай мэдээж хүлээх хэрэгтэй. Бас ингээд байнгын ингээд гарахаар нь шууд шахахаас амар тэсгэл хэрэгтэй юм байл л дээ. Эцэст нь сориулдах магадaltaй. Тийм байна. Hi again. За өнөөдөр бол нэлээд олон шопингууд хийсэн. Тэгээд юу авсан талаараа та нарт байгаа. Тэгвэрт би бэж өмдөнд маш дуртай. Тэгээд yes юм авсан байгаа. Мангонд өндөр дуртай. Шоколад. Энэ Trader Joe гэдэг Америкт маш олон салбартай юм бүрхэн grocery store гэдэг байгаа. Elf Beauty-ийн ер нь бол skin care юмнууд нэлээд ойр чигшил өгöd байгаа болохоор туршиж үзээд. Тэгээ миний нүр нь нэлээд чигшил өгж байна. Тэгэхээр бусад зүйлсүүдийг нэмээд хэрэгжилж үзэх юмнуудаас нэмээд авчлаа. Тэгээ ирээдүйд хэр үр дүнтэй байх нь харжээ. Cleansing balm, чигшүүлэгч тэгээд serum. Чигшүүлэгч serum, уул өнгөлөгч. Барих нь болохоор арай бага. Гэтэ ер нь бол нэлийн хөөрхөн өнгөлөгч юм байна. Энэ бол дэдгүүр санагдлаа. Үсний кондишнер авсан. Амар супер бол биш. Гэтэл дайггүй. Hydration face primer энэ бол юм байна. Энэ үнэхээр сайн чигшүүлдэг. I love it. That's it for today. Yeah. Thank you for watching. Goodbye. As I was scared of dances in the dark, you're the magician's assistant in a dream. Oh baby, running down to the riptide, taking away to the dark side. Baby, running down to the riptide, taking away to the dark side.